Энэ жилийн хувьд өрдөөсөө би үзэж харагдаагүй тийм. Ерөөхийн 8 сарын 1 гэхэд манай аравс янзын гоё байсан. Тэгэл 5-ны хооронд л байхгүй. Мэргэжлийн яналтаас, сэлэнгээс, дач хүмүүстэй хальж алгалаасуудыг дуудаж ирэл. Бүгдийг нөзөөдлөө л дээ. Тэгээд өрдөөсөө энэ шавж бол өрдөөсөө бороо орвол 2 өдөр үргэлжлсэн бороонд л байхгүй болчих. Айхтар ган яг цэцгэлтэй үед нь тэр өсөлт үржилтийн тийм нэг хугацаа тарж байгаа шиг л. Яг өөртөө дэрэгдээ байж харж байгаа за орлоо гэл ямар төрлийн бодис цац өрдөөсөө тийм нэмэргүй. Манайх 23 оноос хойш дархны одоо биоондөр компанитай хамтраад биобактерийн барьдаа хийж байна. Дархан гомат хийж байна. Тэр хоёрыг л хэрэглэлээ дээ. Хавар бол яг нэг нийлүүл бардаа нэг баг зэргийн талбайд хийсэн 25 тоног аваад. Тэгээд тэрний хүчинд яг нэг ямар ч байсан тодорхой хэмжээний ургацал аваад байж байна. Айхтар халсан болохоор буталтай байхгүй. Ердөөс нэг төрөөс нэг ширхлээ. Тэгээд яг бордооны хүчээр өрнөстэй талбайгаас бол 10 гаргаал. Гоостой талбайгаас 4-5 зайлж байна. Ер нь бол энэ дархан биоондрын бактерийн бордог бол маш төлхөө хэрэглэж байна. Тэрний хүчинд яаж гайваа авч.